Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Маккензи Каплан охин Изабеллеттэйгээ татуулсан селфигээ цахим орчимд нийтэлжээ. Дараагийн өдөр нь түүний найз нөхөд болоод гэр бүлийнхэн нь Сан Францискогийн хосын талаар ярьж танихгүй хүмүүс ч тэдний зургийг шеэрлэж эхэлсэн байна. 2 сартай охины хамаатан нь охины зургийг авч Reddit сүлжээнд нийтлэхдээ манай дүү мэдээний нэвтрүүлэгч шиг үстэй хэмээн тайлбар бичжээ. Энэ зураг Reddit сүлжээнд маш хурдан вирус мэт тархсан байна. Өтгөн хар үстэй няраа охины зургийг зарим хүмүүс фотошоптож сахиусан тэнгэр Wolverine-ийг дуурайлган янзалж цахим орчинд нийтэлжээ. Мөн түүнийг Marvel Office-тэй хүртэл харьцуулсан байлаа. Зарим нь охины өтгөн үс болоод үснийх нь гой хэлбэрт атаархаж энэ бяцхан жаал яаж надаас сайхан үстэй байж чадж байна. Бяцхан жаалууд халдсан байдаг штэ гэгчлэн бичсэн байна. Харин Изабелле охины өтгөн сайхан үсийг хүүхдийн эмч Jennifer шүү удамшилтай холбон тайлбарлажээ. Хосууд олон хүний анхааралд өртөж хүмүүсийг хөгжөөж чадсан охиноороо бахархаж байгаагаа хэлсэн байна.